Бүх зүйл Бурханаас эхлэлтэй. Америкийн нэгдсэн улсын Вашингтон ДС хот дахь Энэрл Христийн Монгол чуулган зорилгоор удирдуулсан амьдрал номыг албан ёсны эрхтэйгээр монгол хэлэнд хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна. За ингээд зорилгоор удирдуулсан амьдрал номын эхний 7 бүлгийг үзээд дуусч байгаа. За энэ эхний хэсэг бол бид нар одоо өмнө нь ярьсанчлан одоо Бурхны нүдээр харуул ер нь хүний амьдрал гэж юу юм бэ гэдгийг бид нар эндээ суралцж байгаа. За тэгээд одоо энэ 7 бүлгүүдэд бид нар ер нь юу гэж үзсэн бэ гэхлээр за нэгдүгээрт одоо хүн гэдэг бол мөнхөд амьдрахаар бүтээгдсэн юм аа. Ерөөсөө тэр одоо хүний амьдрал бол ерөөсөө нэг энэ дэлхий дээр амьдарч байгаа нэг энэ хэдхэн жил биш юм аа. Тийм ээ? Одоо хүний амьдралын үргэлжлэх хугацаа бол одоо ингээ мөнхөд үргэлжлэх. Тэгээ бидний энэ ертөнцид амьдарч байгаа энэ одоо нэг дунджаар нэг 70 хэдэн жилийн амьдрал бол бидний зөвхөн одоо жинхэнэ амьдралын оршил хэсэг юм аа. Тэрнээс биш ерөөсөө энэ бол бидний жинхэнэ амьдрал биш. Бидний жинхэнэ амьдрал бол одоо бурхантай мөнхөд орших тэр хэсэг юм аа гэж үзсэн байна. За тэгээд цаашаага одоо за нэгдүгээр хүн бол мөнхөд оршихоор бүтээгдсэн. За хоёрдугаарт бидний хүн нэг бүрийг бурхан яг төлөвлөж байгаад энэ ертөнцид авчирсан. Яг өөрийнхөө хүссэн цагт, яг өөрийн хүссэн хэлбэрээр. Тэгээ энэ дэлхий дээр амьдарч байгаа одоо энэ одоо 8 биллион хүн бол бүгдээрээ өөр бие биенээсээ дандаа өөр, тийм ээ? Тэгээ яг тэр өөр байгаа хэлбэрээрээ бид нарт одоо бурханд хэрэглэгддэг гэсэн үг, тийм ээ? За тэгээд бид нар одоо өөр цаашаа юу гэж үтсэн бэ гэхлээр одоо энэ хүний амьдрал бол ерөөсөө одоо миний надад өгөгдсөн энэ амьдрал бол надад зориулагддаг юм аа. Энэ бол бурханд хэрэглэгдэхийн тулд бурхан надад энэ амьдралыг өгсөн юм аа гэж бид нар үзсэн, тийм ээ. За тэгээд дараа нь өнөөдөр хүртэл бидний амьдралыг ер нь юу удирдан жолоодож ирсэн бэ гэвэл бидний төрлөх хүний одоо энэ төрх, тийм ээ, бидний одоо ингээд хүний төрлөх зан чанарууд хувиа хичээсэн, нэр алдарт дуртай, зөвхөн дуртай юмаа сонсох дуртай, дургүй юмаа сонсох дургүй, тийм ээ. Одоо гихчл маш олон юм байна, тийм үү? Энэ одоо биднийг энэ мөн төрхөл биднийг өнөөдөр хүртэл удирдах ирсэн юм аа. Тэгэхээр одоо бид нар Кристиан болоод яах гээд байгаа юм гэхлээр энэ төрлөх одоо энэ махан биеийн импульсүүдэд бид нар хөтлөгдөж энэ ухамсаргүйгээр жолоодогдож амьдрахгүй. Бид нар яаж амьдрах вэ гэхлээр ухамсартай сонголт хийж амьдрна. Ухамсартай ямар сонголт хийх вэ гэхлээр ерөөсөө одоо өөрийн амьдралыг надад төрж байгаа одоо мэдрэмж, миний бодлоор зөв, энэ хүмүүс ингэж хийдэг юм чинь зөв байх гэдэг ийм баримжаагаар амьдралын зөв чиг, хандлага, сонголтуудаа хийхгүйгээр харин бид нар бурхны үнний үүднээс миний өнөөдөр энэ хийх гэж байгаа зүйл зөв үү, буруу юу, хэрэгтэй юу, хэрэггүй юу, тийм ээ? Өөрөөр хэлбэл бид нар одоо үнээс цааш өөрийн төрлөх хүний мөн төрхийн одоо тэр импульсүүдэд удирдагдаж биш харин бурхны үг, бурхны үнний дагуу амьдрах ёстой маа гэж сурсан байна. За тэгээд цаашаага одоо бурхны нүдээр харуул хүний амьдрал гэдэг бол нэгдүгээрт одоо сорилт юм аа гэсэн, тийм ээ? За сорилт гэдэг бол одоо яг биднийг тамирчин хүн шиг бурхан надад нэг тодорхой зан чанарыг бий болгоё гэвэл яг одоо тэрний эсрэг нөхцөл байдлыг өгж түүгээр дамжуулан намайг өөрчилж хэлбэршүүлэхийн тулд энэ хэрэгэлдэг юм аа гэсэн, тийм ээ? Энэний үндэс нь юу байна гэхлээр бидний энэ ертөнцөөс явхад бид нар бүгдээрээ энэ ертөнцид нүцгэн ирсэн, нүцгэн бутсан, тийм ээ? Энэ завсрах бүх зүйл бурханаас түр зуур хэрэглүүлж байгаа зүйлс. Бид нар энэ ертөнцөөс явхдаа юуг авч одоо бурхны өмнө юуг авч очдөг вэ гэвэл ерөөсөө л өөрийнхөө энэ мөн төрхөө буюу одоо сүнстэй хамт бидний энэ зан чанар одоо үзэл бодол одоо хандлага, тийм ээ, эднэрийгээ бид нар барьж очдөг. Тэгээд бид нар бурхантай харилцаж байгаа харилцаагаа л авч очдөг. Тийм ээ. Тийм учраас энэ бурхан энэ ертөнцийн амьдралыг та бидний амьдралыг яаж хэрэгэлдэг вэ гэхлээр
Ерөөсөө намайг тэр мөнхийн улсад очоод амьдрахад л сургаж байгаа. Намайг одоо миний төрлөх махан биеийн импульсүүдэд давж ялж гаргаж сургаж ийн. Өөрөөр хэлбэл сүнсээр өсгөнө гэдэг чинь үнийг хэлж байгаа шүү дээ. Тэгээд бурхантай харилцаатай байж, бурханыг хүндэлж, дээдэлж, за тэгээд бурханыг одоо бурхантай ярилцаж, харилцаж сургаж байгаа. Тийм ээ. Тэгээд одоо энэ номон дээр хэлж байгаа тийм ээ. Ерөөсөө бурхан бидний амьдралд байгаа мөнхийн үр дагавартай зүйлсүүдийг л хамгийн их чухал гэж үздэг. Юу нь мөнхийн үр дагавартай? Өөрөөр хэлбэл та бидний бурханы өмнө авч очих, миний бурхантай харилцах харилцаа, миний мөн төрөх хоёр л бурханд хамгийн чухал. Тийм учраас бурхан бол бидний амьдралыг бол сорилт гэж үздэг. Тэр сорилтоор дамжуулж бидний зан чанарыг өөрийн хүссэн хэлбэрээр төлөвшүүлдэг гэсэн. Дараачих нь одоо бурханы нүдээр харуул хүний амьдрал юу вэ гэхэлэр үүрэг хариуцлага юм аа гэсэн. Тэ бид нар хэлсэн тийм ээ. Нүцгэн гэрсэн нүцгэн буцад. Энэ завсрах бүх зүйл бурханаас надад төр өгч төр хэрэглүүлж байгаа зүйлс гэсэн. Тэгэхээр энэ төр өгч төр хэрэглүүлж байгаа зүйлсийнхаа төлөө бид нар хариуцлага хүлээдэг. Тийм ээ? Танд өгсөн гэр бүлийн төлөө, танд өгсөн ах дүүсийн төлөө, танд байгаа найз нөхдийн төлөө, танд өгсөн ажлын төлөө, танд өгсөн эд хөрөнгө мөнгөний төлөөч гэсэн та бурханы өмнө үүрэг хариуцлага хүлээдгээ гэсэн. Гурав дахь нь бидний энэ ертөнцид бурханы төр зүрийн томилолтоор л амьдарч байгаа хүмүүсээ гэсэн. Тийм ээ? Өөрөөр хэлбэл энэ ертөнцид бурхан биднийг өөрийг нь төлөөлүүлж бурхан гэж хинбэ гэдгийг хүмүүст харуулахын тулд амьдруулж байгаа гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр бурханы нүдээр харуул хүний амьдрал гэдэг бол ийм юм аа. За хүмүүс бид нар ихэнхдээ одоо яг үүний эсрэгээр ханддаг. Тийм ээ. Одоо яадаггүй гэвэл би төрүүлээд өөрийнхөө амьдралыг төлөвлөгөө зохиочдөг. Би өөрийнхөө амьдралыг одоо би өөрөө хараад надад ер нь ийм хэрэгтэй, тийм хэрэгтэй, би ийм болвол гоё, тийм болвол гоё. Би ийм юм хүсэж байна. Тэгээд одоо ингээд тэгээд нөгөө нэг амьдралдаа болохгүйг асуудлаа харангуйтай эднэрийг бүгдээрээ зайлаад тэгээд миний хүсэж байгаа бүх зүйл биелчүүлэл миний амьдралд айгүй чухал юм аа. За тэгээд энүүнийг одоо ингээд нөгөө нэг бурхан надад хайртай юм чи энийг өгөх ёстой. Тийм ээ? Бурханаас залбирал гуугаал айн тэгэнгүүт одоо бурхан тэр миний амьдралд асуудал болгоныг зайлуулад миний хүсэл болгоныг биелүүлж өгдөг. Тэгээ бид нар одоо ерөөсөө бурхантай харилцах одоо би ч гэсэн өчнөө жил яг тиймэрхүү бодлоор амьдарч ирсэн. Яг Библи дээрээс ерөөсөө тэр одоо Йосефийн түүх юм уу тийм ээ одоо ингээ бурханд найдаад явсан чи айгүй мундаг алдартай мундаг эрх мэдэлтэй болцсон хүмүүсийн түүхийг л сонирхдаг. Яг Пол эднэр шиг явж тэгэл өгтлээ зүтгээл алуулцдаг хүмүүсийн түүхийг нь ерөөсөө ингээд нэг айхавтай гэсэн маягтай тийм ээ. Би юу болмоор байна гэвэл ерөөсөө л хинт болмоор байгаа хөөе. Одоо Йосеф шиг л болмоор байгаа тийм ээ. Энэ ертөнцийн амжилтыг бид нар бурханаас хүсч шаардаж бурханаар тэрнийг бүтээлгэх одоо арга технологиг хайдаг. Тийм ээ. Тэгэхээр ерөөсөө та бидний амьдралд гарч байгаа итгэлийн амьдралын хамгийн том одоо зөрчил хаана гарч ирээд байна гэвэл ерөөсөө бид нар яг бурханы үүднээс тийм ээ бидний амьдралд юу чухал юм бэ гэдгийг л ерөөсөө бид нар ингээ харж чадахгүй байна тийм ээ бид нар өөрийнхөө бодлоор л хараад байгаа. Тэгтэл бурханы үүднээс хүний амьдрал гэдэг бол нэгдүгээр сорил, хоёрдугаар үүрэг хариуцлага, гуравдугаар төр зүрийн одоо өгөгдсөн томилолт юм аа гэж үзсэн. Энэ Samsung утастай хүн утсаа мьют болгочихгүй. Цаатал хүүхэд дугаараа тэр нь орж ирээд байна. Мьют болгож болохгүй юм ээ. Хостинг чинь та мьют болгож болох байхаа. Харин болохгүй байна минийх. Болохгүй байна уу? За тэгэхээр одоо бид нар яваад 7 дугаар бүлэгт хүрсэн. Тэгээд 7 дугаар бүлэг дээр бид нар одоо юу гэж үзсэн байг бол ер нь бүх зүйлс бурхны алдрын төлөө бүтээгдсэн юм аа гэсэн. За тэгээд бид нар энэ дээр юу гэж ярьсан гэхэлэр
Тэр бурхны алдар гэхлээр бурхан одоо ингээд нэг өөрөө нэр төр хөөцөлтөөд магтуулахын тулд хийцэн гэж бид нэг л хүний оюун ухаанаар ойлгож байгаа байхгүй юу? Тэгтэл энэ дээр одоо маш чухал өгүүлбэр байгаа тийм үү? Бүтээгдсэн бүхий л зүйлс бидний бүтээгчийн алдрыг илэрхийлж байдаг. Тэгэхээр бид нар энэ дэлхий дээр бүтээгдсэн бүгдийг энэ байгаа бүхнийг харахтаа үүнийг бүтээгч бурхан ямар агуу гайхамшигтайгаар бүтээсэн юм бэ? Тийм ээ? Гэдгийг бид нар бүлээн зөвшөөрч ойлгож ухаарч байгаа маань бид нар энэ бурхан ямар агуу юм бэ? Бурхан ямар хязгааргүй юм бэ? Бурхан ямар гайхамшигтай уралсан юм бэ гэж магтаал өргөж байгаа маань өөрөө одоо бурханд алдрыг өргөж байгаа хэрэг юм. Тийм ээ? За тэгээд бид нар одоо түрүүчийн 7 хоногт талд нь хүрээд зогссон тийм ээ. За тэгээд бид нар энэ дэр цааш нь одоо би уншия. ертөнц дэлхий дээрх бурхны бүтээлүүдээс хоёрхан бүтээлэл түүнд алдрыг авчирч чадаагүй ба эдгээр нь нүгэл дунсан тэнгэрлэгч нар болон хүмүүс бид билээ. Бүхий л гим нүгэл нь үндсэндээ бурханд алдрыг авчирч чадахгүй байх уу юм а. Гим нүгэл гэдэг нь бусад зүйлсийг бурхнаас илүү хайрлахгүй юм. Бурханд алдар авчрахаас татгалзах нь түүнийг бардамнан эсэргүүцэж байгаа хэрэг бөгөөд энэ нь сатаны ч хүмүүс бидний ч бүдэрсэн гим нүгэл билээ. Өөрөөр хэлбэл бид бурханд алдрыг авчрахын төлөө бус харин өөрсдөө алдар авчрахын төлөө амьдарсан. Библиэд Ром 3:23 бүгд нүгэл үлдснээр бурхны алдарт хүрдэггүй гэжээ. Бидний хэн маань ч өөрийн амьдралаар бурхны хүртэх ёстой алдрыг түүнд өгч чадаагүй. Энэ нь бидний үлдэх хамгийн муу гим нүгэл хамгийн том алдаа юм. Нөгөөтэйгүр бурханд алдар авчирч амьдрах нь бидний энэ амьдралдаа олж болох хамгийн авгаа амжилт юм а. Бурхан хэлэхдээ Исая 43:7 дээр тэд бол миний өөрийн хүмүүс би тэднийг надад алдрыг авчруулахын тулд бүтээсэн гэж өгүүлсэн. Энэ нь бидний амьдралын хамгийн чухал зорилго байх ёстой гэж. Тийм ээ. Тэгээд цааш нь бид хэрхэн бурханд алдрыг авчрах вэ гэж. Тийм ээ. За Есүс эцэгтэй хандаж Иохан 17-гийн 4-т таны хий гэсэн бүхнийг тань хийж би энэ дэлхийд танд алдрыг авчрав гэж хэлжээ. Тийм ээ. Есүс бурхны энэ дэлхий дээрх зорилгыг биелүүлэн түүнийг дээдлэн хүндэлсэн бид ч мөн яг ижил замаар түүнд хүндлэлийг өргөх ёстой. Түүний бүтээлүүд бүтээгдсэн зорилгоо биелүүлэх нь бурханд алдрыг авчирдаг. Тухайлбал шувуу бурхнаар бүтээгдсэнийхаа дагуу нисэж, жиргэж, үүр засах болон шувууны бусд үйлдэлийг хийх нь бурханд алдрыг авчирч байна гэсэн. Бяцхан шоргоолж хүртэл бүтээгдсэн зорилгынхоо дагуу байх нь бурханд алдрыг авчирч байгаа хэрэг. Бурхан шоргоолжийг шоргоолж байхаар харин таныг та байлгахаар л бүтээсэн. Хүн амьдрсан шиг амьдрахгүй нь бурханд алдрыг авчирдаг хэмээн Гигэн Ирианос хэлсэн байдаг. Бурханд алдрыг авчрах олон арга зам байдаг ч тэдгээр нь бурханы таны амьдралд зориулсан 5 зорилгоор нэгтгэгдэх боломжтой юм а. За өөрөөр хэлбэл юу гэж байна? Одоо бурханы бүтээлүүд бурхан тэр зүйлийг яг ямар зүйл байхаар, юу хийдэг байхаар бүтээсэн яг түүнийг нь үйлдэж байгаа нь л бурханд алдрыг авчирдаг гэсэн үг. Тийм ээ? За одоо ингээд гар утсан тийм үү? За би ингээд гар утсан дээрээ одоо та нарт бүгдээрэнд чинь одоо ухаантай утсууд байгаа шүү дээ. За энэ аль нэг товчон дээр нь дараад за одоо YouTube дээр дараад YouTube нээж болдог. За Twitter дээр дараад Twitter нээж болдог. Google дээр дараад Google нээж болдог тийм үү? Өөрөөр хэлбэл энэ гар утсан дээр байгаа товч болгон өөрийн үүрэгтэй яг түүн дээр дарахад яг тэр л үйлдэл гардаг гэсэн үг. Тийм ээ? Тэ энэ нь ингээд маш найдвартай ажилтдаг учраас би одоо ингээд сүүлийн хичнээн жилэмтэй ерөөсөө энэ Apple-ийн энэ iPhone-ыг л хэрэгжилж байгаа. За хэрвээ би YouTube дээр дарахлаар YouTube гарч ирэхгүй өөр юм гараад ирдэг бол яах вэ? Тийм ээ? Би Facebook дээр дарахлаар тэр нь өөр юм гараад ирдэг. Зарим өдөр Facebook гарч ирэн, зарим өдөр бүр гарч ирэхгүй бүр өөр тийшээ яваад өгдөг. Тэгэхээр өөрөөр хэлбэл
тэр тухайн зүйл хийх ёстой зүйлээ хийхгүй өөр зүйл хийгээд байвал энэ бол юу гэсэн үг вэ гэвэл энэ бол эвдэрсэн хэрэггүй ямби тийм ээ хог байна л гэсэн үг тийм ээ тэгэхээр тухайн зүйл нь яг хийх ёстой зүйлээ хийж байгаа нь бурханд одоо яг алдрыг авчирдаг гэж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ утсан дээрх бүх зүйлс юуг үлдэх ёстой түүнийгээ үлдэж байгаа нь биднэрт энэ утас бол найдвартай, энэ утас бол сайн хийгдсэн. Энэ утас бол үнэхээр нарийн нийлмэл мундаг бүтээгдсэн. 20 жилийн өмнө ийм утас гэж байгаагүй. Тийм ээ? 20 жилийн өмнө ийм утас гэж ерөөсөө байгаагүй. Тэгтэл энэ хэдхэн жилийн дотор хүн төрлөختний одоо бүх амьдрах хэв маягийг хүртэл өөрчилсөн. Энэ одоо ухаантай утас бол. Тийм ээ? Би 99 онд ирчээд нэг ингэж нэгддэг нэг тийм антеннын татчихдаг нэг ийм пластик гар утас авч ирсэн. Тийм ээ? Юу одоо ухаантай утас, юу тэрэн дээр интернет үзэх тийм юм ерөөсөө байхгүй. Тэгэд ярддаг утаснууд нь нөгөө нэг сарын нөгөө минутны хязгаартай 300 минут ч үлээ. Тэгээд нэг тийм план авчдаг. Тэгээд ороо 9-өөс өглөө 6 хүртэл 7 хүртэл үлээ үнэгүй. Тэгэл ерөөсөө тэр 9 цагаас хойш хүмүүстэй уцаар ярина. Өдрийн цагаар нөгөө минутаа хайрлаад бараг ярдаггүй. Тийм ээ? Тим явж исэн. Одоо ингээд тэгсэн ч ерөөсөө 25 жилийн дотор өнөөдөр энэ утас тийм ээ бидний бүх амьдралын хэв маягийг өөрчилсөн. Тийм ээ. Тэгэхээр энэ бол үнэхээр одоо гайхамшигтай бүтээл байгаа байхгүй. Яагаад гайхамшигтай бүтээл гэхлээр үүн дээр байгаа бүх зүйл яг хийх ёстой зүйлээ л хийдэг. Google дээр дарвал Google нэгдэнэ, YouTube дээр дарвал YouTube нэгдэнэ. Тийм үү? Facebook дээр дарвал Facebook нэгдэнэ. Ингээд ерөөсөө энэ дээр байгаа бүх зүйлс яг хийх ёстой зүйлээ хийгээд байдаг учраас бид нар үүнийг үнэхээр гайхамшигтай сайн бүтээл байна гэж хүлээж авдаг гэсэн. Тийм ээ? Тэгээ бид нар энэ Apple-ыг хэрэгжилж байхдаа энэ Apple-ийн бүтээгдэхүүнээс өөр бүтээл авахгүй байхдаа бид нар нэг өсөндөө Apple-д бид нар алдрыг өргөж байна гэсэн. Энэ үнэхээр мундаг компани. Үнэхээр сайн утас хийдэг. Эдний бүх юм ямар ч асуудалгүй ажилдаг. Маш сайн. Тийм ээ? Энэ бүгд бол Apple-ыг магтан алдаршуулж байгаа хэрэг юм. Тэгэхээр бид нар өнөөдөр бурхны бүтээлүүд байна. Тийм ээ? Бурхны бүтээлүүд, бурхан намайг юу хий гэж бүтээсэн түүнийг үйлдэж байхдаа л сая бид нар бурханд алдрыг авчирдаг гэсэн үг, тийм ээ? Одоо хэлж шүү дээ. Шувууг бурхан яах гэж бүтээсэн гэхээр нисдэг, жирэгдэг, үүр засдаг. Болон шувууны бусад үйлдэлийг хийдэг. Бурхан шувууг тийм л байхаар бүтээсэн, шувуу түүнийг нь л хийдэг. Тэр нь өөрөөр хэлбэл бурхан энэнийг ямар бай гэж бүтээсэн тэр нь түүнийгээ үйлдэж байгаа нь бурхан ямар агуу юм бэ? Ямар гайхамшигтай бүтээл вэ? Бүтээгч вэ гэдгийг харуулж бурханыг одоо бүтээгчийгээ алдаршуулж байгаа хэрэг юм. Шоргоолж ажиллах юм, тийм ээ? Тэгэд түрүүн удаа бид нар хэлсэн шүү дээ. Ерөөсөө дэлхий дээрх бурханы бүтээлүүдээс хоёрхан бүтээлэл түүнд алдрыг авчирч чадаагүй гэж. Тэгээ нэг нь болохоор нүгэл дуусан тэнгэр элчнэр буюу демон. Нөгөөх нь хүмүүс бид нар. Яасан гэхэлэр тэнгэр элчнэр бурхан энэ тэнгэр элчнэрийг бүтээхдээ ийм зүйл хийдэг, ингэж ажилдаг байгаарайгээ бүтээсэн чинь тэнгэр элчнэр яг тэр бурханы тэр хий гэсэн зүйлийг хийдэггүй. Өөрийнхөө бодлоор зөв сайн зүйлсийг хийж өөртөө алдрыг хайж эхэлсэн. Тийм учраас одоо энэ тэнгэр элчнэр болвол одоо ингээд бурханаас холдсон нүгэл үйлс. Хүмүүс бид нар бурхан намайг юу хийж үйлдэж амьдраарай гэж бүтээсэн түүнийг нь үлдэхгүй бид нар өөрсдөө алдрыг хайдаг болсон. Тийм ээ. Тэгэхээр одоо бид нар цаашаа үзэх гэж юм. Өөрөөр хэлбэл за одоо ингээд бурхан бид нарыг анх бүтээхдээ яг юу хийж амьдраарай гэсэн. Яг яаж амьдрал би бурханы
хүссний дагуу амьдарч байгаа. Өөрөөр хэлбэл тэр шувууж иргээд нисээд тийм ээ яг түүгээрээ байхдаа одоо ингээ бурхан хараад толгойд өгч штэ. Би энэ шувуу яг ийм бай гэж бүтээс яг түүнийг л хийж байна. Маш сайн байна. Тийм ээ. Тэгэхээр хүмүүс биднийг хараад би энэ одоо ганц зөргийг би энэ сэлийг оюун бэлгийг би ийм ингэж амьдраараа л гэж бүтээсэн миний хийсэн зүйлсүүдийг энэ хүмүүс яг хийж байна. Тийм ээ? Тэгэхээр миний хүү сайн байна. Тийм ээ? Тэгэхээр яаж тэгэж одоо бурханд алдрыг авчирдаг юм бэ? Бид нар амьдралаараа яаж бид нар одоо нөгөө бурхан намайг ер нь яаж амьдрах гэсэн юу хий гэсэн энэ ертөнцид амьдрах хугацаанд тийм ээ? Тэгэхээр бид нар одоо түрүүн хэлсэн зүйлийг дахин давтаад нэг хэлэхэд бурхан бидний хувьд энэ ертөнцид дээрх зүйлс хамгийн чухал санагддаг. Яагаад гэвэл хүн бол ерөөсөө тэр алс хугацаанд урт хугацаанд харж чаддаггүй. Бид нар ерөөсөө л яг өнөөдөр яг биднэрт өнөөдөр яаралтай байгаа тулгамдсан зүйлсүүдийг л хамгийн чухал гэж үздэг. Бидний сэтгэл санаа бол тулгамдсан яруу зүйлстэл хариу реакц үзүүлдэг. Тэгээ тулгамдсан яруу зүйлсүүдийг бид нар хамгийн чухал гэж боддог. Одоо ингээд бид нар мөгдөрөө мэдчихэж шээ. Ээж автайгаа цаг өнгөрөөх хэрэгтэй, хүүхдүүдтэй цаг зориулах хэрэгтэй, бурханд цаг зориулах хэрэгтэй, тийм ээ? Тэгээд эдгээр бүгдээрээ маш чухал гэдгийг мэднэ. Тэгсэн мөртлөө яагаад бид нар хийдэггүй? Дандаа ажил хийгээл завгүй давхиална. За одоо нэг гэр бүлдээ цаг гаргаж амжаагүй яг нэг гэж байгаа нуцаар ярьчнаа, нэг мессеж явуулчнаа, тийм ээ? Ээж автагаа ч одоо орой хавуулсангуудаа ёстой завгүй байна, тийм ээ? Яг хийх ёстой чухал зүйлээ хийхгүй, чухал биш цаг зуурын энэ ертөнцийн хоосон зүйлс бид нар бүх амьдралаа үрээд байдаг. Тэгээ үүнийг чинь л бурхан нүгэл гэж хэлж байгаа. Тийм ээ? Чи чамайг би ийм зүйл хий гэж бүтээсэн. Чамаас би ийм зүйл хүсч хүлээж байгаа. Чи тэрнийг хийхгүй оронд нь энэ ертөнцийн цаг зуурын тэр нэг зэрэглээ мэт хоосон зүйлсүүдийн хойноос хөөцөлтөөд бүх амьдралаа дуусгаад байна. Миний чамд өгсөн амьдралыг чи үрээд байна. Тэгээ эн чин нүгэл. Би чамайг ийм бай гэж бүтээгээгүй. Чи миний хүссний тэр амьдралаар амьдрахгүй байна. Тийм ээ? Тэгэхээр хамгийн нэгдүгээрт одоо бид нар ингээд энэ номон дээр ерөөсөө одоо хүн яаж амьдрах ёстой вэ гэдэг 5 зүйлийг л сурч байгаа. Бид нар одоо энэ ертөнцид амьдрахдаа энэ 5 зүйлсүүдийг л үлдэж амьдрах ёстой юм аа. Тэгвэл бид нар бурхан намайг одоо яг яаж амьдраарай гэсэн, энэ амьдралдаа юу хийгэрэй гэсэн энэ 5 зүйлийг нь л бид нар хийх юм бол миний амьдрал, таны амьдрал хамт алдрыг авчирна гэсэн. Тийм ээ? Бид нар өөртөө алдрыг хайдаг биш, өөрийн хүслийг дагдаг биш. Бурхан намайг энэ 5 зүйлсүүдийг л хийж амьдраарай гэсэн юм аа. Тэгээ би үүнийг л хамгийн чухалчилж хийн. Мэдээж одоо энэ ертөнцийн тэр аж амьдрал, мөнгө төгрөг олох, үр хүүхдээ өсгөх бол хэрэгтэй. Гэхдээ хамгийн нэгдүгürt энэ 5 зүйл орж ирнэ. За тэгээд бурханд алдар авчрах олон арга зам байдаг ш. Тэдгээр нь бурханы таны амьдралд зориулсан 5 зорилгоор нэгтгэгдэх боломжтой юм аа. Энэхүү номны үлдсэн хэсэгт бид эдгээр 5 зорилгыг дэлгэрэнгүй судлах боловч товч дурдваас. Нэгдүгürt бид бурханыг бишрэн дээдлснээрээ түүнд алдрыг өргөдөө гэсэн. За энэ одоо энэ бишрэн дээдлэн гэдэг үгийг бол ер нь энэ номон дээр ер нь бид нар баг өөрийн дураар одоо өөрчилж оруулсан юм аа. За англиар бол энэ бол worship гэсэн үг. Тийм ээ? Тэгэхээр юу болохоор одоо ингээд монголоор одоо Библи эднэр дээр олчихдоо бурхан мөргөх одоо ингээд бурханыг одоо магтах ч гэдэг юм уу тийм ээ? Worship гэдэг үгийг айгүйх тэгж орчуулсан байхгүй юу? Гэхдээ ер нь ингээд worship хийн гэдэг чи юу юм гэхлээр ер нь одоо бурханыг worship хийн гэдэг бол юу хэлж байгаа гэхэлэр бүх юмны дээр тавьж тийм ээ? Бурханыг бишрэн дээдлэх гэсэн утгатай юм аа гэж бид нар ингэж энэ үгийг сонгосон юм аа. Тэгэхээр бурханыг бишрэн дээдлэх нь
бидний түүний өмнө хүлээсэн хамгийн ихний үүрэг хариуцлага юм. Бидний Бурхантай хамт байхдаа баярлаж байгаагаараа түүнийг бишрэн дээдэлдэг. C.S. Lewis хэлэхдээ түүнийг алдаршуулгаж Бурхан бидэнд тушааж байгаа нь Бурхан биднийг өөртөө хамт байж баяр хөөрөөр дүүрхийг урьж байгаа хэрэг гэжээ. Бурхан биднийг өөрийг нь бишрэн дээдлэхдээ үүрэг мэтэр бус харин хайранд, талархалд, баяр хөөрөнд хөтлөгдсөн байгаасаа хэмээн хүсдэг юм аа. За өөрөөр хэлбэл би одоо бас өмнө нь өчнөө хичээл дээр авч ирсэн жишээг хэлье. За одоо ингээд таны нэг хүүхэд байна. Тийм ээ? Та нэг хүүхэдтэйгээ амьдардаг. Тэгээд та энэ хүүхдийг энэ ертөнцид авчирсан. Тэгээд та өнөөдөр одоо энэ хүүхдийн одоо өлсчих вэ, цангачих вэ, ядарчих вэ, зүдэрчих вэ гэдэг ингээд бүр амьдралынх нь бүх нөхцөлийг нь хангаж өгдөг, арчилдаг. Ганцхан асуудал байгаа нь юу гэвэл хүүхд чинь таныг хардаггүй, мэддэггүй. Нэгөөсөндөө хүүхдийнхээ нүдэнд одоо ингээд та шилэн юм шиг ерөөсө харагдахгүй байна гэсэн. Хүүхд чинь таныг харахгүй байгаа даа шүү дээ. Тэгээд уг нь бол та одоо ингээл нөгөө хүүхдийн чинь ингээл унахлаар нь татаж босгоол, нулимсыг арчаал тийм ээ. Одоо хөл гараа шалбалчвал шархны лент нааж өгөөд тийм ээ, үнсээд ингээл бүр амьдралынх нь алхам бүр явж байгаа. Тэгсэн чи таны хүүхэд таныг хизээж хардаггүй. Таныг мэддэггүй. Танд баярлалаа гэж хэлдэггүй. Тийм ээ. Ийм байвал таны хувьд ямар хэцүү байх вэ? Тийм ээ. Хүүхэд чинь таныг хардаггүй, мэддэггүй. Тэгээд одоо ингээл нэг одоо яана одоо ингээд би одоо яаж цаашдаа амьдрнаа? Надад мөнгө байхгүй болчвол яана, орон гэргүй болчвол яана, би одоо ажилгүй болчвол яана гэл ингээл санаагаар унаал. Ингээд байдаг. Тэгтэл одоо ингээл та уг нь хажууд нь үгүй миний аав нь мэдж байгаа чамайг одоо чинь сургуульдаа сураад төгсгөлөөр аав нь чамд ийм ажил бэлдсэн. Миний хөө ингээд дараа нь ийм их нэртэй болно, тэдэн хүүхэдтэй болно, тэнд очиод амьдрна тийм ээ. Би одоо ингээд чиний амьдралыг бүгдийг төлөвлөсөн. Би чиний амьдралыг гарын алган дээр авч явж байгаа. Тэ? Өдөр болгон хамт яваад өчнөө аюул одоо ослоос хамгаалдаг, халахалдаг, өвдөх өвчнөөс нь сэргийлдэг. Тийм ээ? Тэгтэл хүүхэд чинь таныг юроосо хардаггүй. Тийм ээ? Хүндрэлтэн яг ингэж амьдарч байгаа. Тийм ээ? Бидний хүн нэг бүрийг Бурхан төлөвлөж байгаад энд авчирсан. Итгэгч хүн байсан, итгэгч биш хүн байсан. Хүн нэг бүрийг Бурхан энэ ертөнцид авчирсан. Бурхан хүн нэг бүрийн амьдралыг тижээн тэтгэн арчлан авч явдаг. А итгэгч биш хүний хооронд ямар ялгаа байгаа юм гэхлээр нэг өдөр хүүхэд чинь тийм ээ эргэж харснаа ингээд таныг тэрвэрэд баярлаа аваа гэж хэлвэл танд ямар байх вэ? Тийм ээ өчнөө жил энэ хүүхэд чам руу хизээч хараагүй, мэдээгүй, үнэлээгүй, талархаагүй. Тийм ээ гівгэнт эргэж хараад ааваа, ээжээ гэж дуудвал танд ямар байх вэ? Бид нар итгэгч болж байгаа гэдэг бол ерөөс үүнийг л хийж байгаа хүмүүс юм. Тэгээ энэ нь танд ямар том баяр хөөр авчрах вэ? Тийм ээ таны зүрх сэтгэлийг хичнээн баярлуулах уу? Миний хүүхэд намайг ааваа гэсэн. Миний хүүхэд намайг ээжээ гэсэн. Намайг одоо аавгаа гэж харж гин, ээжигээ гэж харж гин гэдэг таны зүрхэнд ямар гайхамшигтай баяр хөөргийг авчрах вэ? Тийм ээ? Та нар Библиэл дээр хичлийг санаж байна уу? Нэг хүн итгэгч болоход Тэнгэрт одоо баяр наадам болдог гэдэг. Тийм ээ? Яг ийм баярыг л хэлж байгаа. Тийм ээ? Тэгэхээр Бурхан үүнийг л биднээс хүсдэг. Өөрийг нь ааваа гэж тэрвэрэд авдаг, өөрийг нь хүндэлдэг, өөртөө нь ярьдаг, өөртөө нь хамт байхдаа баярлдаг. Таны хүүхэд ингээл тантай байхдаа дув дугаа ингээл нэг уутгарлаа суугаад байдаг бол танд ямар байх вэ? Таныг хараад инээдэг, баярлдаг, ааваа гэд тантай ярьдаг. Тийм ээ? Тантай хамт бүх зүйлээ хамт хийдэг. Тантай ингээд байхдаа дуртай, баяртай байвал
Энэ бол хүүхдээ чинь танд өгч болох хамгийн том баяр хөөр. Тэгвэл бурхан яг үүнийг хүсэн хүлээдэг гэсэн. Та бидний тэр одоо энэ одоо нэг worship бишрэн дээдлэн эдэр гэдэл одоо ингээд нэг мундаг теологи үгээр яриад байна шүү дээ. Тэр бишрэн дээдлэн гэдэг бол ерөөс үүнийг л хэлж байгаа. Тийм ээ? Аава гэд бурханд нэг тэврээд авч байгаа тэр зүрх сэтгэлэл бурханыг бишрэн дээдлж байгаа хэрэг юм аа. Тийм ээ? Бурханыг бурхан гэж үзэж байна. Энэ бурхан намайг ивэдэг, тэтгдэг, намайг ингээд өөрийн гарын алган дээр авч явж байгаа бурхан шүү. Тийм ээ? Үүнийг зөвшөөрч байгаа маань л бурхан бид нар бурханыг нэг үсэндээ англиар бол worship хийж байгаа. А нөгөө талаар монголоор бол бид нар бурханыг бишрэн дээдлж буй хэрэг юм аа. Тийм ээ? Тэгэхээр бурхан биднийг өөрийг нь бишрэн дээдлэхдээ үүрэг мэтэр бас харин хайранд, талархалд, баяр хөөрөнд хөтлөгдөн байгаасаа хэмээн хүсдэг юм аа. Джон Пайпери тэмдэглэхдээ бид түүн дээр хамгийн их сэтгэл хангалуун байх үед бид түүн дотор хамгийн их сэтгэл хангалуун байх үед бурханд хамгийн их хүндлэл магтаал очдог гэсэн. Өөрөөр хэлбэл юу гэнэ? Бид бурхан дотор хамгийн их сэтгэл хангалуун байх үед бурханд хамгийн их хүндлэл магтаал очдог гэж. Тийм ээ? Би ингээд бурхантай хамт байгаадаа баяртай, аз жаргалтай, инээмсэглэж байгаа маань л би бурханд миний өгч чадах хамгийн том хүндлэл магтаал юм аа. Тийм биз дээ. Та хүүхдтэй уулзахгүй байжгаад уулзахад тийм ээ? Таны хүүхэд таныг тэврээд уйлаад баярлаад тийм ээ? Энийг ийм л дүр төрх бидний зүрхэнд насан турш үлддэг. Тийм ээ? Би одоо ингээл 14 онд байлоо. Тэ одоо ингээд биш ээ 16 онд би эхнэр хүүхдтэйгээ Монголд очичоод тэгээд бид нар яг буцах гад байжсэн. Манай ээжийн бие муу байсан юм аа. Тэгээд тэг ингээд нөгөө нэг за маргааш одоо ингээд бид нар явнаа гэд байжсэн чинь манай ээжийн бие бүр муудаад тэгээд ерөөсө тэр шөнө одоо бид нар шийдээ за би үлдъя та хоёр яв гэд одоо эхнэр хүү хоёроо нөгөө манай хүүгийн сургууль эхлэх гээд тэг ингээд явуулахгүй юу. Тэгэл би хүүдээ хэлэхгүй за аав нь үлдлээ одоо мен муу. Тэгэл тэгсэн чинь манай хүү ингээл гуйлцсан. Тэгэл одоо ингээд манай эхнэр аваад одоо ингээд онгоцонд одоо нэгдүгээр хороолоос гараад онгоцны буудал хүртэл уйлсан гэж байгаа байхгүй манай хүү. Тэгээд тэр болвол одоо миний зүрхэнд үлдсэн тийм ээ. Миний хүү надаа ийм хайртай. Миний хүү надаа ийм ойр гэдгийн одоо миний зүрхэнд үлдсэн эмзэг мөртлөө хамгийн гой дулаан дурсамжуудын нэг байхгүй. Миний хүү надаа ийм хайртай. Бид хоёр ийм ойрхон тийм ээ. Хүүхдийн эцэг эхтэй өгч чадах хамгийн том бэлэг бол ерөөсөө л ийм л зүйлс юм аа. Хайр л юм. Тийм ээ. Тэгэхээр бид нар бурханыг бишрэн дээдлэн, бурханыг worship хийн гэдэг маань юу хэлж байгаа юм гэхээр бид нар бурхантай харилцаж байгаадаа аз жаргалтай, баяр хөөртэй тийм ээ. Ийм байгаа маань л бидний бурханд өргөж болох хамгийн их хүндлэл магтаал юм аа гэж. Бурханыг бишрэн дээдлэх хүн түүнийг магтан дуулах, залбирахаас хавьгүй илүү том зүйл юм аа. За энэ яагаад ингэж хэлээд байна гэхээр англи үгнээсээ болоод байгаа. Тэ бурханыг worship хийн гэдэг нь одоо ингээд магтан дуугийн чинь worship songs гэдэг штэ. Тийм ээ. Тэгэнгүүт өнөөдөр хүмүүс одоо ялангуяа тэр англи хэл дээр хүмүүс worship гэдэг үгийг ерөөсөө ингээд магтаал гэж ойлгоод тэгээд бурханд одоо worship хийн гэхлээр бурханыг магтана гэсэн утгатай ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр үүнийг одоо ялгаж хэлж байгаа. Бурханыг бишрэн дээдлэх хүн түүнийг магтах, дуулах, залбирахаас хавьгүй том зүйл юм аа. Түүнийг бишрэн дээдлэх үү гэдэг нь бурхантай хамт баяр хөөртэй амьдралаар амьдрах, түүнийг хайрлах хийгээд, түүний зорилгуудад хэрэглэгдэхийн тулд өөрсдийгөө өгөхийг хэлнэ. Та өөрийн амьдралаа бурханыг алдаршуулахын төлөө зориулах аваас
Таны хийж буй бүхий л зүйл чинь Бурхныг бишрэн дээдлэж буйн тань илэрхийлэл болно гэсэн үг. Энэ тухай Библиэд Ром 6:13-т өөрийн бүх биеийг Бурхны алдрын төлөө зөв зүйлсийг үйлдэх багаж болгон хэрэглэсэн. Тийм ээ. Бүх эцэг эхийн хүсэл мөрөөдөл хүүхэд чинь тантай байхдаа дуртай. Таныг ажилласаа ороод ирэхэд таныг гүйж ирээд тэврээд авдаг. Тийм ээ. Тэгээд одоо хаач явсан дагаад шулганаал тэ яриад л тийм ээ ингээл аав би ингэсэн ээж би ингэсэн тэгсэн тэгээд амьдралын асуудал тулгархад тань дээр ирдэг танаас асуудаг. Тэгээд тэр асуугаад авсан зөвлөгөөгт нь дагдаг. Тийм ээ. Ийм байвал энэ бол эцэг эхдийн одоо үнэхээр баяр хөөр юм аа. Бурхан бидний эцэг учраас яг үүнийг л биднээс хүсдэг гэсэн үг. Бид нар яг үүнийг үйлдэхдээ Бурхан яг үүнийг үйлдэж байвал бид нар Бурханыг хамгийн их баярлуулдаг гэсэн үг. Тийм ээ? Тэгэхээр Бурхан биднийг одоо хүн болгож бүтээхдээ хамгийн нэгдүгээр өөртөө нь ингэж байнгын харилцаатай байж, тийм ээ? Өөрийг нь бишрэн дээдлэхийг хүсэж бий болгосон юм аа гэсэн үг. За хоёр дахь зорилго нь бид бусдад итгэгчдийг хайрласнаар Бурханд алдар магтаалыг өргөдөг. Та итгэлээр дахин төрөхдөө Бурханыг гэр бүлийн нэгэн гишүүн болон мэндэлдэг. Христийг дагна гэдэг нь зөвхөн түүнд итгэхийг л хэлэхгүй. Бурханыг гэр бүлд харьяалагдахыг, түүнийг хүүхдүүдийг хайрлаж сурахыг хэлнэ. Библиэд 1-р Иохан 3:14-т бидний бие биеэ хайрлах хайр нь биднийг үхлээс амь руу шилжсэнийг баталдаг хэмээн хэлсэн бол Ром 15:7-д Пол Христ та нарыг хүлээн авсны адил бие биеэ хүлээж авахтун тэгвэл Бурхан алдаршин гэсэн байдаг. Бурхан хэрхэн хайрладаг шиг хайрлаж сурах нь таны үүрэг хариуцлага бөгөөд энэ нь Бурханыг хүндлэж буйн тань илэрхийлэл болох ба учир нь Бурхан бол хайр юм а. Есүс Иохан 13:34-35 би та нарыг хэрхэн хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагдаг. Хэрв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг миний дагалдагчид мөн гэдгийг мэдэх болно гэсэн. Бидний энэ ертөнцид амьдарч байгаа хоёр дахь зорилго бол Бурханы гэр бүлийн гишүүн болж бусд итгэгчдийг хайрлахад суралцах юм а. За. Хүний мөн төрөх одоо хүний нэг гэсэндээ Библиэд өгүүлсэн тэр махан биеийн мөн төрөх бол ямар байдаг вэ гэвэл бид нар бол ерөөсөө л хувийн хичээсэн хүмүүс. Тийм ээ? Хүн бол ерөөсөө маш гүнзгий хувийн хичээсэн хүн. Би зөвхөн надад сайн хүнд сайн байдаг, надад жоохон дургу, миний дургу зүйлийг хийдэг, хилдэг хүнд би дургу. Тэр хүнийг би муу хүн гэж үздэг. Надад жоохон сайн санагдаад хичнээн одоо ингээд буруу хүн байлаа ч гэсэн бид түүнийг сайн хүн гэж бод. Тийм ээ? Тэгэхээр өөрөөр хэлбэл хүмүүс бидний дүр төрх бол гүнзгий хуваа хичээсэн учраас бид нар энэ ертөнцийн дээр ихэнхдээ бусд хүмүүсийг тэр болгон хайрлаж чаддаггүй маа. Бидний амьдралд тулгардаг хамгийн том асуудал бол ер нь бид нар бусдыг хайрлаж чаддаггүй. За яг өөрийн гэр бүл дээр бол одоо бидний өөрсдийн хайр гэж бодсон хувилбараар бид нар гэр бүлдээ дотроо болж байгаа хайр байна. Огт байхгүй биш. Гэр бүлээс гараад явхад ер нь ихэнхдээ танд надад таалагддаг, хамт байхыг хүсдэг, талархдаг тийм хүн гэж бараг байдаггүй. Бид нар ер нь ингээд хүмүүстэй уулзаад ярил ер нь голцоо хүний алдаа дутагдал болохгүй бүтэхгүй өөдгөө муухайг л ярина уу гэхээс биш. Хүний сайныг, хүнийг одоо мундаг тийм ээ? Хүний сайн сайхныг нь сайшааж, магтаж, үнэлж, талархаж ярьдаггүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл яаж вэ? Бидний төрөлхөөс хуваа хичээсэн энэ мөн төрөх бол нэгэнт бид нар одоо ингээд төрөлхөөс хуваа хичээсэн мөн төрөхтэй учраас би ерөөс ганцхан өөр дээрээ л төвлөрдөг. Тэгээд миний бодлоор миний бодол бол дандаа үнэн. Надад төрж байгаа мэдрэмжүүд энэ айгу муухай юм шиг байна, энэ айгу буруу юм шиг байна гэж бодож байгаа мэдрэмжүүд бүгдээрээ үнэн гэж бид нар боддог. Харамсалтай нь хизээч тийм байдаггүй. Ихэнхдээ
бидний бодол, биднэр төрж байгаа мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөнүүд ихэнхдээ буруу худлаа байдаг. Тэгэд бид нар бусд хүмүүсийг хараад ойлгож чаддаг. Тэгэд над шиг харахгүй байвал энэ бол тэнэг хүн гэж үздэг. Энэ хүнээс би нэг тодорхой зан хариу реакц хүлээгээд тэрийг өгөхгүй л энэ айгу муухай аштай хүн, энэ айгу өөдгүү хүн, энэ айгу балер хүн гэж бид нар нэр хоч өгдөг. Тийм ээ. Тэгэхээр бурхан бидний энэ өнөөдрийн нүгэлд эвдэрчихсэн энэ мөн төрхийг мэдж байгаа маа. Тэгэхээр бурхан биднийг бусдыг хайрлахад сурах гэж байгаа. За, таны ер нь ингээд бусд хүмүүсийг хайрлна гэдэг бол хамгийн түрүүнд бие биенийгээ байгаагаар нь хүлээж авч бие биенийгээ шүүхгүйгээр, тийм ээ, байгаагаар нь хүлээж авдаг. Энэ бол хайрын хамгийн анхны алхам юм аа. За, та үүнийг хаана суралцдаг вэ? Та үүнийг гэр бүл дотор суралцдаг. Тийм ээ? Ах дүүс, эгч дүүс чинь танд таалагдахгүй байж болно. Тантай үзэл бодол таарахгүй байж болно. Тийм ээ? Та заримдаа маргадаг, хэрэлдэгч байж болно. Гэсэн ч та нар хизээч биенээс холдож явдаг. Тийм ээ? Ямар ч тохиолдолд бид нар ах дүүс, тийм ээ? Өөрөөр хэлбэл биднийг хооронд нь холдуулж салгаж байгаа үзэл бодлын зөрөө, зан чанарын зөрөө, харилцааны асуудлууд бидний ах トゥ биш болгодог. Тэр зөрөөнүүд бидний хооронд харилцааны асуудал үүсэх явдал байна. Гэхдээ энэтэй би муудалцсан, би энэтэй хизээч ах トゥ биш гэд ингээд насан турш харьцахгүй явдаг гэдэг тийм ойлголцол ах トゥ усын дунд байдаг. Тэгэхээр хүн хизээд бусдыг хайрлж сурдын гэхэлэр гэр бүл дотор л хайрлж сурдаг. Бидний хамгийн анхны хайранд суралцаж бусд хүмүүсийг байгаагаар нь хүлээж авч суралцдаг орчин бол гэр бүл юм. За тэгвэл бурхан бас яг үүнийг хэлж байна. Таны сүнсний гэр бүл бол таны сүм юм аа. Тэгээд бурхан надад нэг сүмийг өгөөд намайг нэг сүмд харьяалагдаад бурхан надаас юу гэж хэлж байгааг бол цагаан зөргөө энэ сүмд байгаа хүн нэг бүрийг яг байгаагаар нь сайнтай муутай, зөвхтэй буруутай, тийм ээ, чам таалагдахгүйгээс нь хамаарахгүйгээр энэ нэг хүн нэг бүрийг чи өөрийн ах トゥ мэт хайрлан хүлээж авч сураал гэж. Та хэрвээ өнөөдөр сүмийн хүмүүстэй дотроо зөрчилддөг, заримтай нь харилцмаар, заримтай нь харилцмааргүй, заримтай нь ойр байх дуртай, заримаас нь хол байхыг хичээдэг бол бид нар бурханы таны өмнө өгсөн даалгаврыг хийхгүй байна л гэсэн үг. Бурханы надад өгсөн даалгаврыг хийхгүй байх маань юу вэ? Энэ бол гим нүгэл юм аа. Бурханы надад өгсөн даалгаврыг биелүүлэхдээ би бурханд алдрыг авчирдаг гэсэн. Тийм ээ? Тэгэхээр бид нар энэ сүм чуулганд биднийг харьяалуулад энэ сүм чуулган дотор элдв асуудалтай хүмүүс авчирч тавьж байгаа шалтгаан нь ерөөсөө л бид нар бусдыг хайрлахад л суралцж байгаа. Нэг хичээлийн анги гэсэн үг. Таныг нэгдүгээр ингээд ороход баахан танихгүй хүүхдээ нэг дор орчихно. Тийм ээ? Тэр нэгдүгээр ангидаа ороод 10 жил хамт суралцаад, хэрэлдээд, масайдаад, муудаад, зодолтоод, заримдаа хэсэг бүлэг болж хуваагдаад, бөөн драма болж 10 төгсөөд явхад бид нар биенээсээ салахын аргагүй ойртон дассан байдаг. Өнөөдөр би ингээд бүр сүүлийн хэдэн жил дотор би Монголоос нэг ийм сонирхолтой үзэгдэл гэдэг юм уу, нэг ийм хандлага бий боллоо. Тэр 10 жилийн хүүхдүүд л ерөөсө бүр нийлээд л найрлаад л тугаалаад л бүр ерөөсө бүр бүх газар гарч ирэх юм. Тэг би ингээд тэр нөгөө хэдий чинь тэр уулзаад баярлж байгаа, тэр хоорондоо ойр байгаа эднэр бүр жигтэйхээ. Тэгээд өөрөөр хэлбэл эн чинь юу хэлж байна? Бид нар насан багада ойртон нөхөрлсөн, дасалдсан, биенийгээ хүлээж авсан. Энэ хугацаанд бид нар биенийгээ тодорхой хэмжээнд хайрлаж сурсан байна. Тийм ээ? Тэгэхээр үүнийг бурхан биднээс хүсдэг гэсэн үг. Тийм ээ? Бурханы сүм бол бурханы нэгэн гэр бүл юм аа. Тийм ээ? Та итгэгч хүн тэр нэг гэр бүлийн
хүүхдүүдийн нэг болж байгаа. Тэгээд одоо танд өгөгдсөн үүрэг болвол тантай хамт тэр гэр бүлд харьяалагдаж байгаа бус хүмүүсийг хайрладаг, хүндэлдэг, хүлээн авдаг, сайнтай муутай, зөвдөө буруутай хайрлж сурахын төлөө бид нар ажиллах ёстой маа гэсэн үг. За гурав дахь нь бид Христ шиг болон өөрчлөгдсөнөөр Бурхныг алдаршуулдаг гэсэн. Биднийг Бурхны гэр бүл дахин мэдлэх үед тэрээр биднийг сүнсээр өсч төлөвшөхийг хүсдэг. Сүнсээр өсч төлөвшөхөөр хүн ямар болдог вэ? Сүнсний төлөвшил гэдэг нь бодохдоо, сэтгэл хөдлөлдөө болон аливааг үйлдэхдээ бид Есүстэй адилхан болохыг хэлнэ. Тийм ээ? Христийн зан чанар гэж юу вэ? Ариун сүнсний 9 үр жимс. Тийм ээ? Хайр, инрэл, твчээр, бие захирах гэд ингэ явж байгаа тийм үү? Тэгэхээр сүнсний төлөвшил гэдэг нь бодохдоо, сэтгэл хөдлөлдөө болон аливааг үйлдэхдээ бид Есүстэй адилхан болохыг хэлнэ. Христийн зан чанарыг өөртөө илүү төлөвшүүлэх тусам бид Бурханд илүү их алдрыг авчирч байна гэсэн үг. Библиэд 2 дугаар Коринт номын 3:18-д эзний сүнс бидний дотор ажиллах тусам бид улам бүр түүнтэй адил болж түүний алдрыг улам илүү гэрэлтүүлдэг гэсэн. Тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ? Сайн хэлж шүү дээ. Эзний сүнс бидний дотор ажиллах тусам бид улам бүр түүнтэй адил болдог. За би одоо ингэж харах нь байна шүү дээ. За ингээд надтай одоо ингээд миний багын найзууд уулзаад ганцрагч айгүй өөр болсон байна шүү дээ. Тэ? Ганцрагч айгүй тийм одоо твчээртэй, инэрэнгүү, бие захирдаг, уурчилдаг ийм болсон байна шүү дээ. Тэгээ би ингэж харагдаж байгаа бол хэрвээ би яг саяных шиг харагдаж байвал би Бурхантай адил болж байна гэсэн үг. Есүстэй адил болж байна гэсэн үг. Есүсийн зан чанар надаас харагдаж эхэлж байна шүү дээ. Тийм ээ? Хэрвээ Есүсийн зан чанар хэдий ч нэ надаас гэрэлтэн, төдий ч нэ бид Бурханыг алдаршуулдаг гэсэн үг. Тийм ээ? Би одоо тэгээд өмнө нь ярьжсэн тийм ээ? Одоо ингээ манай надтай бүр багын найз одоо нэг тийм залуу байсан. Тэгээд тэр одоо ингээд шоронд заллан хэрэгээр шоронд ороод тэгээд 6 жил тэнд одоо ингээд бүр шоронд суугаад тэгэл нөгөөдг чинь ингээд дундуур нь над руу бас нэг хоёр удаа хэлсэн ба би одоо ингээд Кристиан болсон л гэхгүй юу. Тэгэхээр нь би одоо ингээд за энэ ч одоо ер нь ингээд тийм багын найзууд байдаг шүү дээ. Одоо ингээд ярихлаараа ингээд худлаа яриад байдаг. Худлаа яриад байгааг та мэдээд байдаг. Тэ? Одоо ингээд миний бүр нэг багын одоо ингээд ер нь ингээд заллаад надаас юм салгачих гал байдаг ийм найзууд байдаг. Тэгээ би ингээд орж ирэхээс өмнө ингээд боддог байхгүй цаа. Энэ ирж байгаа энэ надаас яг нэг юм салгах гэж байгаа. За би өөртөө тас гүрэн шүү гээл тэ. Тэгэхээр нэг мэдсэн чинь нөгөөдөгтөө аль хэдийн паналдуулаад нэг юм өгцөн сууж л байдаг байхгүй юу. Тэгээ би мэдээд байгаа шүү дээ уг нь. Тэгсэн мөртлөө л одоо ингээд заллуулцдаг. Заллах юу байхад одоо тэгэл нөгөө нэг одоо ингээд хар багын найз юм чи одоо тэгээд тэр зан нь ч одоо нэг заллах гэдэг ч одоо миний дургу хүргээд ч байгаа юм алга тий. Ер нь бол тэгээ заа гэл. Тэгэл ингээд өнгөрөөгөл яваад байдаг байхгүй одоо ингээд бүр багын одоо ингээд нэгэнд өчнөө хар багасаа зан зангаа мэдх юм чи. Тэгээ би бас одоо тэр нөгөө найзгаа шоронгоос гараад ирсэн найзгаа за энэ ч одоо бас л би Кристиан болцсон гэж ахлаар за энэ ч мэдэхгүй бай. Ер нь бол нэг юмд итгэхгүй шүү дээ. Тийм ээ? За мэдэхгүй бай гэдэг. Тэгээ байжсэн манай нэг найз над руу ярьлаа тэгсэн чинь оо би тэр нөгөө нэг Кристиан болцсон найзтай очиж уулзлаа гэл тэгэхгүй. За байжээ гэдэг. Би тэгэхээр цаа чи ямар байна гэхгүй. Тэ? Одоо өөрөө Кристиан болцсон гэж яриад байгаа шүү дээ. Тэгээ би асуухгүй. Цаа чи ямар байна гэсэн чинь манай нөгөө найз надад юу гэж хэлсэн гэж. Хөш би бүр шал өөр хүнтэй уулзлаа. Тэ? Миний мэддэг тэр биш болсон байна. Би бүр тэс өөр хүнтэй уулзлаа гэж хэлсэн байхгүй. Тэгээд тэр болвол ер нь одоо тэр өөрчлөлт
тэр хүний тэр нөгөө уртлын тэр одоо залтай, бүтлэггүй, худлаа ярьдаг, хүнийг аргалчих гсэн тэр зүйлс нь алга болоод оронд нь цоо шин хүн зогсож байгаа нь тэр хүн амьдралаараа Бурхныг алдаршуулж байгаа хэрэг юм аа. Тийм ээ? Тэгэд танаас надаас бидний эргэн тойрон мэддэг хүмүүс хараад өш ганцөрөгтэй уулзаад гэсэн чинь цаа чи ямар байна гэсэн. Нөгөө нэг дандаа л худлаа яриад те. Тэг балаа юм яриад явж байгаа. Яг хിവэрэ. Гэвэл би одоо Бурхныг алдаршуулж чадахгүй байна гэсэн. Харин надтай уулзчаад хөө ганцөрөгт тэр сондоо болж би миний мэддэг хүн биш байна. Тэ? Ингэж хэлээсэй л гэж хүснэ гэсэн үг, тийм ээ. Тэгэхээр бидний төрлөх махан бий. Нэг янз байгаа, тийм ээ. Тэгвэл бид нар өнөөдөр ямар хүн болж өөрчлөгдөх гэж байгаа вэ гэвэл бид Христ шиг болж өөрчлөгдөх гэж байгаа. Тийм ээ. Тэгэд ингэж Христ шиг болж өөрчлөгдснөөрөө бид нар Бурханд алдрыг авчирдаг. Яагад гэвэл надаас Христийн зан чанар гэрэлтэж харагдана гэсэн үг. Тийм ээ. Христийг хүлээн авах үед тань Бурхан танд шинэ амьдрал, шинэ мөн төрхийг өгсөн. Харин одоо энэ дэлхийд үлдсэн амьдрал тань Бурхан таны зан чанарыг үргэлжлүүлэн өөрчлөхийг хүсэж байгаа. Филиппой 1:11 та нар авралынхаа үр жимс буюу Есүс Христийн та нарын амьдралд бий болгох сайн зүйлсээр үргэлж дүүрэх болтугай. Учир нь энэ нь Бурханд агуу алдар магтаалыг авчирна гэсэн. Тийм ээ. Тэгэхээр бидний амьдралын 3 дахь зорилго бол бид нар Христтэй адил болж өөрчлөгдөх юм. Бид нар Бурханд итгэжээд энэ ертөнцийн л нэг шунал, тийм ээ, энэ ертөнцийн л нэг хүмүүсээс огтхон ч ялгагдахгүй тийм хүн байх юм бол бид нар Бурханд алдрыг авчирч чадахгүй. Тийм ээ. За 4 дахь зорилго бидний амьдралын бид бусдад өөрсдийн бэлэг авьяасаар үйлчилснээр Бурханд алдрыг авчирдаг. Бидний хүн нэг бүрийг Бурхан өөрийн гэсэн өрмөц авьяас, бэлэг, ур хийгээд чадваруудтай бүтээсэн байдаг. Энэ Samsung утастай хэн байна? Энэ хүн энэ утсаа нэг mute дээр тавиадах та би эндээс mute дарж болохгүй. Тэг ингээд таны хийгдсэн хийц чинь санамсаргүй биш. Бурхан танд таны авьяас чадварыг өөрийнхөө төлөө ашиглаасаа хэмээн өгөөгүй. Таны авьяас чадвар танд бусдад үйлчлэхийн тулд л өгөгдсөн бөгөөд бусд хүмүүст ч гэсэн танд туслахын тулд авьяас чадварууд өгөгдсөн байдаг. 1-р Петр номын 4:10-аас 11-т Бурхан хүн нэг бүрт өөрийн маш олон янзын сүнслэг бэлгүүдээс өгсөн. Бурхан агуу өгөөмөр нь танаар дамжин урсахын тулд тэрхүү бүтээн авсан биеийг сайнаар ашиглан үйлчил. Сайнаар ашиглан үйлчил. Та бусдад туслахаар дуудагдсан уу? Тэгвэл Бурханыг хангах бүхэл хүч энергийг ашиглан бусдад тусал тэгвээс Бурханд алдар өргөгднө хэмээн Библиэд бичигдсэн байна гэж. За бид нар одоо эхний 7 бүлэг дотор бид нар юуг суралцсан бэ гэхлээр Бурхан бидний хүн нэг бүрийг өөр бүтээсэн. Тийм ээ? Өөр. Тэгээ өөр дотроо гэдэг чинь юу гэсэн үг вэ? Өөр авьяас чадвартай, тийм ээ? Өөр одоо хувь хүний мөн төрхтэй, тийм ээ? Тэгээд ингэж өөр өгч байгаа нь юу гэхлээр яг тэр хэлбрээр, тийм ээ? Бурхан таныг бусдад үйлчлэхийг хүсч хүлээж байгаа гэсэн үг. Тийм ээ? Тэгэхээр одоо танд жишээлбэл аягүй гой дуулах авьяас чадвар өгөгдсөн бол та Бурханыг магтан дуулд юм уу? Тийм ээ? Өөр одоо урлагийн янз бүрийн бүтээл хийдэг юм уу? Өөрөөр хэлбэл тэр дуулах авьяас чадвар таныг зүгээр ганцаараа өөрөөр дуулж байгаасаа гэж өгөөгүй л гэсэн үг байхгүй юу? Тийм ээ?
Энэ бол та бусдын төлөө зориулах ёстой зүйлс. Тийм ээ? Энэ Samsung утастай хүн нэг дугардаа байна уу? Энэ сая дөнгөсөө орж ирсэн хүн. За уцаа нөгөө нэг тийм мьют дээр нь дарчих тэхүү. За болчлоо харна. Тийм наа чи ингээд дуу нь орж ирээд байгаа байхгүй юу? Тэгэхээр өөрөөр хэлбэл танд ч надад ч гэсэн тийм ээ та болон надад өөр хэлбэр өгөгдсөн. Тийм ээ? Өөр авиас бэлэг өгөгдсөн. Ерөөсөө одоо ингээд ганцрог их олон юм ярьдаг илүү надаас илүү авиастай гэдсэн ойлгож байхгүй. Тийм ээ? Та юм ярьдаггүй байж болно. Тэгвэл яг тэр хэлбэрээр ч л бурхан таныг тэр хэлбэрээр л бусдад үйлчил гэж өгж байгаа гэсэн үг. Ерөөсөө тэр өгөгдөж байгаа авиас бэлгүүд энэ нь илүү юм аа, энэ нь арай бага юм аа. Одноод нэг түүх их зайны авиас бэлэг өгчөө тийм ээ. Одоо энэ докодстай хормой дүүрэн бэлэг авиас өгчжээ тэр гэж ерөөсөө бид нар харах юм байхгүй. Юу гэж нэ гэхээр ерөөсөө бид өгөгдсөн бүх бэлэг авиасууд бол ингээ бурхан өгсөн. Тэгээд энэ бэлэг авиас яах гэж өгөгдсөн бэ гэвэл ерөөсөө бид нарыг бусдад энэ бэлэг авиасаараа бусдад үйлчлэхийг л хүсдэг гэсэн үг. Тийм ээ? За одоо ингээ тийм үү? Танаа нэг хүүхэд чинь одоо аюун мундаг ойдог хүүхэд байлаа гэж бат. Тэр ойдлын авиас гэж ихтэйхэн заяа. Тэр хүүхэд чинь одоо ингээд мундаг ойдлын авиастай тэгээд бус эгч дүү нарт ах дүүстэй хувц сунрыг нь оёод өгчдөг тийм ээ. Одоо ингээд тэр бүх л одоо хувцс өмсөхийн хэрэг дэлгүүрөөс худалдаж авахын хэрэггүйгээр хамаг хувцсыг янзлаад өгчдөг байвал та эцэг гэхийн хувьд хараад баярлаж манай энэ хүүхэд манай энэ одоо энэ гунгаа их гарын дүүтэй энэ чи одоо хэдэн эгч дүүсийнхаа ах дүүсийнхаа хэдэн хүүхдүүдийг өстө цүмэн тэр урагдсаныг нь бүгдийг нөхөөд янзлаад томцсон хувц авчираад өгчсөн дор нь ингээд засаад тий тааруулаадгүй өстө нэр манай энэ гомн сайн хүүхэд шүү. Өөрөөр хэлбэл бурхан яг л үүнийг биднээс хүсдэг гэсэн. Хүн болгонд биднэрт авиас бэлэг өгөхдөө энэ авиас бэлгийг намайг өөрийнхөө л ашиг сонирхлын төлөө хэрэглээсэй гэж өгөөг. Энэ авиас бэлгээрээ бид нарыг бусдад үйлчлэх, бие биендээ хэрэг болохын тулд өгөгдөг юм а гэсэн үг. За, 5 дугаарх нь бид түүний талаар сайн мэдээг бусдад түгээснээр бурхан алдар магтаалыг өгдөг. Бурхан өөрийнх нь хайр болон зорилгыг нууц байлгахыг хүсдэггүй. Бид үннийг мэдсэний дараа тэрээр биднийг энэ тухай бусдад хуваалцахыг хүсдэг. Бусад хүмүүсийг Есүсээр авчрах, тэдэнд зорилгоо нээж олоход нь туслах болон мөнх хувь тавиландаа бэлтгэхэд нь дэмжих бол агуу ирэх боломж юм а. Библиэд 2 дугаар Коринт 4:15 Бурханы инэрл нь олон хүнийг Есүст авчирснаар Бурханд илүү их алдар өргөгдөнө гэсэн. Тэгэхээр бидний амьдралын 5 дахь зорилго бол бид нар Бурханы тухай бусдад мэдүүлэх юм а. Тэгээд нэг удаа манай сүм дээр нэг Америк өвгөн ирсэн. Тэгээд тэр хүн яасан гэхлээр одоо ингээ хятад мишнерээр явсан гинэ. Хятад очиж сайн мэдээд өгөөж явсан гинэ. Тэгээд ингээ хятад одоо очиод тэгээд сайн мэдээд өгөх чинь хууль бус байхгүй юу? Тэгээд нөгөөдгөө чинь ингээд хятадын цагдаа ч юм уу одоо тагнуулан ч юм уу барьсан гинэ. Тэгээд Америкийн иргэм чи одоо тэр хүний чинь ингээд барьж шорон моронд хийж чадахгүй шүү дээ. Тэгээд нэг эмэгтэй орчуулаад тэгээ байцаасан гинэ. Тэгээд за та одоо энэ Есүс Христийн тухай ингэж хятад хүмүүс хамаагүй ярих хууль бус гэдгийг мэдхүү гэдгсэн. Мэднэ. Тэгээд та яагаад хийсэн? Тэ? Тэгсэн чи тэр хүн ингэж хэлсэн гинэ. Чи нэг газар очиод тэнд хүмүүс идэх хоолгүй өлбөрч өгч байвал чамд ингээ уут дүүрэн талах байвал чи тэр хүмүүст одоо тэр хоолыг тэр талахыг өгөөд амийг нь аврах нь хууль бус гэдгийг мэдэж байвал чи өгөхгүй өнгөрч чадах уу? Тийм ээ?
Тэгж хэлсэн гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр одоо яг нөгөө нэг байцаагчид орчуулж өгж исэн эмэгтэй байцаагч хоёулаа дугуй болсон гэж байгаа. Тэ? Энэ хүмүүс өлбөрч өгч чинь чамд уут дүрэн талах байна. Тэгээд хууль нь яаж яах гэхээр энэ хүмүүсийн талах энэ хүмүүс хоол өгч болохгүй. Гэтэл чамд энэ хүмүүсийг үхлээс аврах тэр хоол нь чамд байна. Чамд тэр шуудаа дүрэн талах байна. Чи энд хууль бус гэдгийг мэдчихсэн ч гэсэн чи өгөхгүй гэж юу гэж. Тийм ээ? Тэгэхээр бид нар бусдад сайн мэдээг түгээн гэдэг бол бид нар дандаа ярьж байгаа тийм ээ. Өнөөдөр энэ дэлхий дээр амьдарч байгаа хүн төрөлхтөн бол Бурхны нүдний өмнө хоёрхан янз. Түүний хүмүүс, түүний биш хүмүүс. Бурхны хүмүүс бид нар 100 жилийн дараа Бурхантай хамт байна. Бурхныг мэдэхгүй байгаа хүмүүс 100 жилийн дараа Бурхангүй газар байна. Тэр мөнх харанхуйд очино. Тэгэхээр энэ хүмүүсийг бид нар гэрэл тавчаа аваачихын тулд энэ хүмүүст тэр мөнхийн амьдралыг мэдүүлэхийн тулд Бурхныг гэрчлэх түүний сайн мэдээг түгээх нь бидний үүрэг юм аа. Тэгээд бид нар одоо түрүү юу гэж хэллээ? Шууны хийдэг зүйлсийг хийснээрээ Бурхан далдрыг авчирдаг гэсэн. Шоргоолжны хийдэг зүйлсүүдийг л хийж байгаагаараа Бурхан далдрыг авчирдаг гэсэн. Хүн бол Бурхан биднийг юу хийж амьдраасаа гэж хүссэн тэр зүйлсийг хийснээр л Бурхан далдрыг авчирна. Тэгвэл Бурхан биднийг юу хий гэж хүсдэг вэ гэдэг 5 зүйлийг сурлаа. Тийм ээ? Өөрөөр хэлбэл Бурхан биднийг өөртөө нь яг одоо жоохон хүүхэд аав ээжтэйгээ харилцаж байгаа юм шиг ийм байнгын харилцаатай байхыг л Бурхан хүссэн. Тийм ээ? Дараачих нь Бурханы гэр бүлийн гишүүн болж амьдрахыг. Бусд итгэгч нарыг хайрлахыг. Энэ бол Бурхан биднээс хүссэн зүйл. Дараа нь бид нар энэ дэлхийн нүгэлтэй гэмтэй төрхөөрөө биш. Бид нар Христийн зан чанартай болж өөрчлөгдөж үүгээрээ бид нар энэ дэлхийд Христийг гэрчилдэг, алдаршуулдаг байхыг хүссэн. Тэгэд дараа нь биднийг өөрт өгөгдсөн авяас бэлгээр бусдад үйлчлэхийг Бурхан хүссэн. 5 дугаарх нь Бурханы тухай сайн мэдээг бид нар бусдад түгээснээрээ тийм ээ? Шувуу нисэх, үрээ засах, тийм үү? Одоо жиргэх гэдэг ингээд шууныг хийдэг зүйлсийг хийснээрээ Бурхан далдрыг авчирдаг бол хүн Бурхантай харилцаатай байж, Бурханы гэр бүлийн гишүүн байж, Бурханд өгөгдсөн авяас бэлгээрээ үйлчилж, тийм ээ? Бурханы сайн мэдээг түгээж Христтэй адил болж өөрчлөгдснөөрөө Бурхан далдрыг авчирдаг гэсэн үг. Энэ 5 зүйлийг хийх болцсон учраас бид нар гим нүгэлт унтсан гэсэн үг. Энэ 5 зүйлийг хийхгүй байгаа нөхцөлд бид нар Бурханд алдрыг авчрахгүй байна гэсэн үг. Энэ 5 зүйлийг хийх юм бол таны миний амьдрал Бурханд алдрыг авчирна гэсэн үг. Тэгэд энэ 5 зорилгыг бид нар дараачийн одоо 35 бүлгийн турш үзэх юм аа. Тийм ээ? Нэг бүлэг энэ зорилго болгоно нь дараа нь дахиад 7 бүлэг үзнэ гэсэн үг. Үлдсэн амьдралаа Бурханы алдрын төлөө зориулж амьдрах нь танаас амьдралдаа юу чухал гэж үзэх үе, цагийн хуваар, хүмүүстэй харилцах харилцаа зэрэг бүхэл зүйлсээ өөрчлөхийг шаардах болно. Энэ нь заримдаа хялбараас илүү хэцүү замыг нь сонгоно гэсэн үг. Есүс хүртэл эдгээр зүйлсээр түртэж байсан. Тэрээр цовдлогдох гэж байхдаа Иохан 12-ын 27-оос 28-д одоо сэтгэл минь шаналж байна. Би юу гэж хэлэх юм бэ? Аав энэ цагаас намайг авраач гэхүү. Гэвч би энэ зорилгын төлөө л энэ цагт ирсэн. Аава, таны нэр алдар шиг хэмээн дуу алдаж байсан. Есүс салаа замын ихэн зогсож байсан. Тэр түүгээр дамжин биелэгдэх зорилгыг биелүүлж Бурханд алдрыг авчрах уу? Эсвэл айтийн ухарч хуваа бодсон амар тайван амьдралыг сонгох уу? Та ч гэсэн ийм л сонголттой нүүр тулж байна. Та өөрийнхөө хувийн зорилго, тав тух таашаалгахад төлөө амьдрах уу? Эсвэл мөнх амьдралд түүний танд амласан шагналд итгэж үлдсэн амьдралдаа Бурханы алдрын төлөө амьдрах уу?
Библи Иохан 1:12-25 энэ ертөнцийн амьдралаас зуурагч хүн түүнийг алдна. Харин энэ ертөнцийн амьдралаас зуурхаа болоход та мөнхийн жинхэнэ амьдралыг үрд олно гэж бичсэн байна. Одоо шийдвэрээ гаргаж сонголтоо хийх цаг нь болсон. Та хэний төлөө амьдрах гэж байна? Өөрийнхөө төлөө юу? Бурхны төлөө юу? Та өөртөө нь Бурхны төлөө амьдрах хүч байгаа эсэхэд эргэлзэж, тэнэгэлзэж байж болох юм аа. Гэхдээ та үүнд бүү санаа зов. Учир нь та түүний төлөө амьдрах сонголтыг хийх үед тэрээр танд шаардлагатай бүхий л зүйлсийг өгөх болно. Энэ тухай Библиэд 2 дугаар Петр 1:3-т Бурхан руу биднийг урьсан түүнийг гэдэг нь Есүсийг хэлж байгаа. Бурхан руу биднийг урьсан Есүсийг хувьчлан танин мэдэх үед Бурханы нүдэнд тааламжид амьдралаар амьдрахад хэрэгтэй бүхэн бидэнд гайхамшигтайгаар өгөгдөх болно гэжээ. Яг одоо Бурхан таныг хэрэглэхээр бэлдсэн зорилгоодыг биелүүлснээр түүнд алдрыг авчрах амьдралаар амьдрахыг урьж байна. Энэ нь үнэнд амьдрах цорын ганц зам билээ. Бусад бүх зам нь амьдрах уу биш, харин энэ ертөнцид зүгээр л оршиж буй хэрэг юм а. Харин жинхэнэ амьдрал бол та өөрийгөө Есүс Христийн төлөө бүрэн зориулах шийдвэр гаргаснаас хойш эхэлдэг юм. Хэрвээ та үнийг урд нь хийж байсан эсэгтээ эргэлзэж байвал таны хийх зүйл бол зөвхөн түүнийг хүлээн авч итгэх явдлаа. За хэлж байна тийм ээ. За бид нар одоо ингээд энэ 7 бүлгээс юу гэж суралцваа гэвэл ерөөсөө бид нар Бурхан одоо таны надаас ерөөсөө ийм 5 зүйлсүүдийг л байнга хийдэг байхыг хүсэж байгаа юм. Бурхантай байнгын харилцаатай байх. Бурханы гэр бүлийн гишүүн байж бусд итгэгч нарыг хайрлах, инэрхэд суралцах. Өөрийн мөн төрхөө өөрчилж, Есүстэй адил болж өөрчлөгдөхийг. Өөрт өгөгдсөн авяас бэлэг боломжоор бусдад үйлчлэхийг. Бурханы сайн мэдээг бусдад түгээхийг Бурхан хүсдэг гэсэн үг. Энэ 5 зорилгын төлөө та бид нарыг амьдруулж байгаа. Бид нар ингээд бодохдоо байж байгаараа одоо ингээд надад Бурхан ямар зорилго өгсөн юм болоо гэж бодхолоор бид нар юу гэдэг вэ гэхээр намайг нэг амар баян болгож жагаад тэгээ Бурхан ийм гой сүм барих гэж байгаа юм болоо өдөргээд дандаа Бурханы нэр барьсан өөрийн жижигхэн ашиг сонирхлыг ардаа нуусан зүйлсүүдийг бид нар хүсдэг. Бурхан биднээс энэ ертөнцийн зүйлсүүд, энэ ертөнцид биднийг агуу алдар нэртэй болж энэ ертөнцид гялалцахыг Бурхан хүсэхгүй. Уучлаарай. Бид нар энэ одоо эхний 7 бүлгийн турш үзсэн шүү дээ. Бурхан зуурдын зүйлсд биш мөнхийн зүйлсд анхаардаг. Бидний мөнхийн зүйлс бол бидний Бурхантай харилцах харилцаа, Бурханы өмнө авч очих бидний мөн төрх. Тийм ээ? Тэгэхээр та одоо ингээд ийм 5 зорилгын төлөө амьдрах хэрэгтэй байна гэдгийг ойлгож байна. Тэгээд одоо таны өмнө сонголт тулж ирж байгаа. Тийм ээ? За та ерөөсөө энэ ертөнцийн хэм маягийн дагуу амьдрах юм уу? Нэг амжилт олоод, нэг мундаг хүн болоод, нэг нэр алдартай болоод л тийм ээ? Ийм зүйлийг хүсэхгүй байх гэж байхгүй. Бид нар бүгдээр нь хүсэгддэг. Би ерөөсөө нэр алдарт дургүй гэж хэлж байгаа хүн бол худлаа ярьж байгаа юм. Би ч нэр алдарт дуртай. Яагаад бол энэ чи хүний мөн төрөх байхгүй юу? Миний мөн төрөх угаасаа тийм чи би бусд хүмүүс таалагдахыг, бусд хүмүүс намайг үнэлдэг байхыг би өөрөө ирэхгүй хүсдэг. Түүний төлөө өөрөө ч мэдхгүй өчнөө олон алхмыг хийдэг. Тийм ээ? Энэ бол миний мөн төрөх. Хүний мөн төрх. Тэгвэл бид нар өнөөдөр Есүсийн мөн төрхтэй болохын тулд энэ өөрийн энэ төрлөх энэ хүсэл тачаалууд, энэ импульсүүдээ бид нар давж гарч сурах ёстой гэсэн үг. Тэгэхээр бидний итгэлийн амьдрал гэдэг бол ямар нэг одоо сатантай муу сүнстэй хийгээд байгаа тэмцэл ерөөсөө сүртэй юм байхгүй. Тэр сатанаа нэг дэлхийгээр дүүрэн байгаад нэг баахан муу ёрын сүнс энэ тэнд очиод шүглээд л ингээд хүнийг баллаад яваад байгаа юм ер нь ховор. Угаасаа тэр сатан тэр муу ёрын сүнс тоотой. Тийм одоо хязгааргүй олон тоотой ч юм биш. Бидний итгэлийн амьдралд тулгарч байгаа хамгийн том тулаан бол миний өөрийн мөн төрхтэй хийж байгаа л тэмцэл юм аа. Тийм ээ? Би одоо ингээд ойлгож шүү дээ. За энэ 5 зүйлийг хийх хэрэгтэй байна. Би аягүй сайн мэдж байгаа. Тэгсэн мөртлөө маргааш амьдрах би үнийг хийдэггүй. Яагаад
Яагаад гэвэл миний мөн төрх орж ирээд нөгөө нэг чухал биш мөртлөө яаралтай тулгымдсан зүйлс рүү миний бүх оюун санаа явчихдаг. Тийм ээ? Тэгэл нэг мэдсэн чинь нөгөө ажил одоо энийг ажлыг бүтээчүүл тэрнийг ингэчүүл энэ хаврыг давчвал энэ намрыг хүрчихүүл гээл ингээл амьдраад байдаг. Тийм ээ? Тэгэхээр бид нар өнөөдөр би ерөөсөө энэ ертөнцийн амьдралд тавих хэвээр хэмжээний анхаарлыг тавина. Би яг энэ 5 зорилго дээр би ерөөсөө яг үүн дээр би төвлөрч амьдрнаа гэдгийг ухамсартай сонголт хийж. Тийм ээ? Өөрийн мэдрэмж төрхийг биш. Бид нар ихэнхдээ яадаг вэ гэхээр Бурхан минь намайг та хүнийг хайрладаг хүн болгоод өгөөч гэж залбираал байдаг. Тэгээд юу гэж хүсдэг хүлээдэг үү гэхээр Бурхан залбираад ахлаар нэг өдөр ингээд намайг нэг толгоон дээр тогшоод нэг мэдсэн чинь л би амар бусдад хайртай хүн болчих واخаа гэж бодоод байдаг. Уучлаарай, таны амьдрал гарах өөрчлөлтөд Бурханы хийх зүйл таны хийх зүйлс гэж байдаг. Та одоо ингэ л да. Нэгдүгээр ингээ хүүхэд чинь одоо ингээд уншиж бичиж сурах гэж байна гэж бодъё. За хүүхэд уншиж бичиж сурахад таны хийх зүйлс байгаа. Сургуульд оруулна, сургуульд нь хөргөж өгж авна, ном дэвтрийг бэлдэж өгнө, хичээл их цаг завыг гаргаж өгнө, бүх нөхцөлийг хангаж өгнө. Хүүхдийн хийх зүйл бол хүүхэд тэр бүх таны гаргаж өгсөн боломжийг ашиглаад суралцах нь хүүхдийн хийх ажил. Та тэр хүүхдийн толгой руу номор цохоод тэр хүүхэд маргааш нь уншиж бичиж сурдаг юм гэж хаач байхгүй. Бид нар амьдралдаа өөрчлөлт гарах гэхлээр Бурхан дандаа ингэж ханддаг. Бурхан аль хэдийнэ бид нар зөндөө олон нөхцөлийг дөр хангаад өгсөн байгаа. Миний өөрөө хийх алхам байгаа байхгүй. Би өөрөө хийх алхамаа хийхгүй. Бурхан миний толгойд энэ 35 өсгийг нэг олигтойгон сургаад өгөөсэй. 2 3 дугаар ангидаа улирлаа. Юм сурдггүй. Бурхан яасан өөдгөө юм бэ? Ерөөсөө л ингэж сууж байгаатай л адилхан байхгүй бид нар. Тийм ээ? Тэгэхээр бид нар шийдвэрээ гаргаж сонголт хийх цаг нь болсон. Тийм ээ? Тэгээд та ингээд би одоороосоо дандаа Бурханы талд шийдвэр гаргаж амьдрнаа гэж хүсээд тэгэхэд та өөрийг харах би ч барахгүй дээ, би ч ерөн бүтэхгүй хүн шүү дээ гэж бодож байгаа байхаа гэж. Тэгвэл та энд битгий санаа зовоорой. Бурхан таны алхам бүрд туслана. Та үнэхээр л би амьдралын алхам бүрд гэр бүлд, асуудал, мөнгөнд, харилцаанд би яг Бурханы хүслийн дагуу шийдвэр гаргаад алхахад Бурхан тантай үргэлж хамт байж таныг хүчрхэгжүүлэх болно гэсэн. Тэгэд сая одоо хэлж байна. Яг одоо Бурхан таныг хэрэглэхээр бэлдсэн зорилгоодыг биелүүлснээр түүнд алдрыг авчрах амьдралаар амьдрахыг урьж байна. Энэ нь үнэндээ амьдрах цорын ганц зам бил. Тийм ээ? Шувуу байх нь л шувууны амьдрах цорын ганц зам. Хүмүүс бид нар энэ 5 зүйлийг хийж амьдрах нь бидний хамгийн амьдрах цорын ганц зам. Бусад бүх зам нь амьдрах уу биш, харин энэ ертөнцид зүгээр л оршиж буй хэрэг юм аа. Тийм ээ? Бид нар энэ 5 зүйлийг хийхгүй өөрөөр амьдраад байгаа бол бид нар амьдрч байгаа хэрэг биш ээ. Бид нар энэ ертөнцид зүгээр л оршиж байгаа юм. Байж л байна. Тийм ээ? Энэ амьдралын цаг хугацааны аясаар зүгээр л зомгол мэт энэ амьдралын цаг хугацааны урсгалд хөвж яваал хүмүүс. Бид нар амьдрч байгаа хүмүүс биш. Харин жинхэнэ амьдрал бол та өөрийгөө Есүс Христийн төлөө бүрэн зориулах шийдвэр гаргаснаас хойш эхэлдэг юм аа. Хэрвээ та үүнийг урд нь хийж байсан эсэгтээ эргэлзэж байвал таны хийх зүйл бол зөвхөн түүнийг хүлээж авч итгэх явдал. Иохан 1:12-т өөрийг нь хүлээн авсан болгонд өөрийнх нь нэрэнд итгэсэн хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг тэр өгөв хэмээн Библиэд амласан байдаг. Та Бурханы энэхүү саналыг хүлээн авах уу? Нэгдүгээрт итэг. Бурхан танд хайртай бөгөөд таныг өөрийн зорилгоудын төлөө бүтээсэн гэдэгт итэг. Та санамсаргүйгээр бүтээгдээгүй гэдэгт итэг. Таныг мөнх амьдруулахаар бүтээсэн гэдэгт итэг. Загалмайд таны төлөө цовдлуулан амиа өгсөн Есүс Христтэй харилцаатаа байлгахын төлөө Бурхан таныг сонгосон гэдэгт итэг.
Мөн ямар ч гэм нүгэл үлдсэн бай. Бурхан таныг уучлахыг хүсч байдагт итэг. Хоёрдугаарт хүлээж аваарай. Есүсийг өөрийн амьдралдаа таны эзэн бөгөөд аврагч хэмээн хүлээж аваарай. Таны гэм нүглүүдийг уучлсан түүний уучлал өршөөлийг хүлээн ав. Амьдралын зорилгоо биелүүлэхэд танд туслах хүч чадлыг өгөгч түүний сүнсийг хүлээж ав. Библиэд Иохан номын 3:36-д хүүг хүлээн авагч, итгэгч хэн бүхэн мөнхийн төгс амьдралыг хүлээн авна гэж бичжээ. Та одоо хаанч үүнийг уншиж бай. Би таныг толгоогоо бүхийлгэн чимээг гүөхнэр таны мөнх оршихуйг өөрчлөх Есүсээ би танд итгэж таныг хүлээн авч байна гэж хэмээх залбирлыг хэлхийг урьж байна. Та одоо залбирна уу? Та энэхүү залбирлыг чин сэтгэлээсээ хийсэн бол танд баяр хүргье. Таныг Бурхны гэр бүлд тавтаа морилохыг урьж байна. Одоо та Бурхны таны амьдралд зориулсан зорилгыг мэдэж авч түүгээр амьдрахад бэлэн боллоо. Хэрэг би таныг энэ тухай өөр бусд хүмүүст хэлхийг харин би таныг энэ тухай өөр бусд хүмүүст хэлхийг хүсэж байна. За ингээд өнөөдрийн энэ 7 дугаар бүлэг дуслаа. Тэгээд бодох сэдв нь бүх зүйлс түүний төлөө бүтээгдсэн. Санах ишлэл нь Ром 11:36. Учир нь бүх зүйл гагцгүй Бурханаас л ирдэг. Бүх зүйлс түүний хүчээр амьдарч, бүх зүйлс түүний л алдрын төлөө оршдог гэсэн. Өөртөө тавих асуулт нь өдөр тутмынхаа амьдралын аль хэсэгт би Бурханы алдрыг илүү мэдрэх боломжтой вэ гэж. За ингээд баярлалаа. Бид нар зорилгоор өдөрдүүлсэн амьдрал номын эхний 7 бүлгийг буюу Бурханы нүдээр харвал хүний амьдрал гэж юу вэ гэдэг энэ сэдвээр бид нар суралцлаа. Тэгээд эх 7 хоногоос ахуулаад Бурханы хамгийн эхний зорилго буюу бидний Бурхантай байнга харилцаатай байхад суралцах дараачийн 7 бүлэг эхлэх юм аа. За баярлалаа.